Эзэн бол сайн юм аа. Тэгээ бид зөвхөн эзнээс сайн зүйлийг авахтаа л эзэн сайн гэж хэлэхгүй. Бас эзэн бидний амьдрал тохиолдог муу зүйлс, хэцүү зүйлсийн дунд ч гэсэн бидэнтэй хамт байдаг эзэн гэдгийг ойлгож хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байдаг. Тэгээ өнгөрсөн Баасан гаригийн өглөө би хичээл нөгөө үйлс сургалтанд орчуулга хийхээр өглөө ирсэн байгаа. Тэгсэн Вэйн багш ирчихсэн байсан. Тэгээ намайг орж ирэх үед Библийн хичээл зааж байгаа манай Вэйн багш маань юу гэж хэлсэн гэхээр урд чинь манай нэг хүмэн ингээд тархинд нь одоо тархиныхын судас дотор хагараад тэгээд яг ухаан алдаж унах үедээ хойшоогоо саваад чулуун юуг цемент ингэж мөргөж унаад тэгээд ер нь бол яг одоогоор бол эмнэлэгт ингээд машинд залгуулад ингээд амьсгаатай байгаа. Гэхдээ цусан хангамж тархинд нь очихгүй, хүчил төрөгч тархинд нь очихгүй байгаа учраас ер нь бол тархины өвчлөлт ингээд явагдсан. Ер нь бол удахгүй тэр машиныг бас салгах баха гэсэн ийм зүйл яриад зогсож байсан. Тэгээ яг эзний үгийг заагаад бурханд үйлчлээд явж явах үед түүний хайртай хүүхдүүдийнх нь нэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна. Энэ бас тийм амархан хүлээж авахар тийм зүйл биш байна. Тэгээ нэг гэр бүлд үр хүүхэд өрөөгдөн ирж баяр хөөр бэлгэлж байна. Харин нэг гэр бүлээс нэг хүүхэд энэ хорвоогийн гүйцэх замааг үүсгээд одоо нас барж. Ийм л амьдралын дунд та бид нар алхаж яваа. Бид хизээ энэ дэлхийн амьдралаа дуусгах вэ гэдгээ мэдэхгүй. Өнөөдрийн Библийн хэсэг бас яг үүнтэй адилхан хэсэг байгаа. Хэрвээ бид нар Үлс 20 дугаар бүлгийг яг энэ хэсгийг ойлгоё гэх юм бол бид нар 17, 18, 19 дэх бүлгүүдийг бас бид нар уншиж ойлгох хэрэгтэй болдог. Тэгээ эзэн Есүс Саулыг гэж нэгэн хүнийг тийм ээ сонгон дуудаад түүнийг Паул болгож түүнийг өөрийн сайн мэдээний төлөө томилсон байдаг. Петрийг еврейчүүдийн төлөө сайн мэдээний элчин сайд авралын зар тараагч апостол болгон томилсон бол Паулыг харь үндэснүүдийн төлөө сайн мэдээ дэлгэрүүлэгч байхаар бурхан дуудсан байдаг. Энэ дуудлагынхаа дагуу Паул олон газруудад очиж шинээр сүм тарьж урд нь хизээч сайн мэдээ сонсож байгаагүй тэр нэг ч хүн Есүст итгэдэг тэр хотуудад очиж тэнд сайн мэдээ ярьж тэнд чуулгануудыг бий болгож явсан байна. Тэгээд цөмөрөө зүгээр төсөөлөе л да. Нэг цуглаан байхгүй суманд очиод тэнд нэг ч Есүст итгэдэг хүн байхгүй. Тэнд очиод сайн мэдээ ярья гэд таныг явуулвал ямар хөө байх вэ? Зарим хүний хувьд бол амен би чадна гэж бодох юм. Харин зарим хүний хувьд за хэцүү юм байна да наад чинь гэж бодох юм. Хүн болгонд ер нь бурхнаас өгсөн бэлэг авьяас, хүн болгонд бурхнаас өгсөн тэр онцгой чадварууд бий. Тийм учраас би өөр хэн нэгэнтэй адилхан биш. Бас та өөр хэн нэгэнтэй ерөөсөө адилхан биш. Тэгэхээр бурхнаас танд өгсөн онцгой чадвар, бурхнаас танд өгсөн онцгой дуудлага ивэл гэж бий. Тийм учраас тэр дуудлага ивэлийг бид ойлгож хүлээж авах хэрэгтэй. Хэрвээ бурхнаас бидэнд ямар дуудлага, ямар зан чанар, ямар бэлэг авьяас өгснийг бид ойлгож мэдж чадвал бид түүнийхээ дагуу эзэнд үйлчлэх үедээ баяр хөөртэй байх болно. Хэрвээ тэхгүй болвол бүргэд мөртлөнгөөсөө дахианы пинд өсөж байгаа бүргэд мэт зовох болно. Нэг хүн хэлдэг штэ тий. Ууланд явжгаад бүргэдийн дэгдэхээ олдог. Тэгээ нөгөөтгөө авчираад дахианы пинд аваачаа дахиануудтайгаа хамт хийжээдэг. Нөгөө бүргэд том болох тусам хумс нь улам илүү ургаал, хушуу нь улам илүү махигаал. Тэгээд нөгөө дахианууд болохоор зүгээр л будаа тоншоод идэж болоод байдаг. Нөгөө бүргэд болохоор болдгоо. Нөгөө дахианууд хизээч үүрнээсээ нисэхгүй ингээд хашаан дотроо гүгээл энэ тэнд буланд очиод шороо юу гэдгийг ухаал чигийн улаан гаргаж ирээд булаацалтаж тасдаж идэл тэгсэн нөгөө бүргэд болохоор тэдэр шиг ерөөсөө байж чадахгүй. Тэгээд маш хэцүү одоо зовлонтойгоор амьдрсан. Харин тэр өөрийнхөө бүргэд гэдгийг мэдэх үедээ тэр илэн хайлж тэр юу гэдгийг алс хол явж холын зүйлийг хурц хараагаараа харж тэгээд тэр хүссэн зүйлээ амтнаа барьж идэх энэ үедээ тэр өөрийнхөө жинхэнэ хувь тавилан юу болохыг ойлгож эрхчлөө тэр амьдралын баяр баясгал сайн сайхныг мэдэрч чадна. Тэгвэл яг үүнтэй адил танд бурхнаас өгсөн өөрийн гэсэн нэг онцгой дуудлага, тосолгоо, ивэл, авьяас, чадвар бий. Тийм учраас та хэн нэгнийг дуурайх хэрэггүй. Харин та өөрийнхөө хинбэ гэдгээ эзнээс олж авах хэрэгтэй. Амен.
харамсалтай нь ийм юр бусын онцлогтой дахин давтагдшгүй хүмүүс энэ зааланд дүүрэн сууж байгаа мөртлөө хэрвээ би та нараас таарын хамгийн ойрын хугацаанд хүсэж байгаа зүйл юу вэ гэвэл та нарын ихэнх чинь байшин, машин, боловсрол нэг тийм л зүйл ярина. Ихэнх чинь. Гэтэл бид нар өөрсдөө бүгд бол өөр зүйлийн төлөө, өөр чадвартай, авьяастай, өөр зүйл гүйцэтгэж байхаар Бурханаас онцгой ивэл авсан хүмүүс юм аа. Тийм учраас би та бүгдийг Бурханаас авсан онцгой тосолгоо ивэл бэлэг авьяасаа олж мэдцгээ гэж хэлбэх хүсэж байна. Түүнийхээ дагуу урам зоригтой, баяр хөөртэй хийх ёстой зүйлээ сэтгэл дүүрэн хийж сайхан амьдр. Амен. Илч Паул яг ийм л зүйл хийсэн байхгүй. Тэр эзнээс түүнд даалгаж гисэн үүрэг юу болохыг ойлгосон. Тэгээ хүний сэтгэл багтахгүй зүйлийг Илч Паул хийсэн. Зөндөө олон газруудаар явсан. Тэр ерөөсөө яг чулуун биетэй юм шиг байсан. Нэг хотоос нөгөө хот, нөгөө хотоос нөгөө хот. Түүний очисон хот болгонд хавчлага өрнөжсэн. Түүний очисон хот болгонд түүнд дургуутс хүмүүс гарчилж, түүнд лөө чулуу шидэж, түүнийг ад үзэж, түүнийг хотоосоо хөөж байсан. Гэхдээ Паул тэрнээс ерөөсөө шантраагүй, няцаагүй. Тэгээ би яасан азгүй амтан бэ? Яахаараа би урд насндаа ямар нүгэл хийцэн болоо Бурхан намайг ийм ажил хийхээр томилчваа гэж ерөөсөө хэлээгүй. Харин тэр яасан бэ гэхээр энэ бол миний дуудлага, энэ бол миний хувь тавилан, энэ бол миний хийх ёстой ажил гэж явж байсан. Амен. Тэр сайн мэдээгээр 3 удаа аялсан ба. Харин энэ удаагийн сайн мэдээнийхээ аяллаа төгсгөл хэсэгт эзэн Паулд Иерусалим хот руу буц гэсэн үгийг өгсөн ба. Иерусалим руу буц. Тэгээ Паул уг нь бол маш олон газруудаар яваа сайн мэдээ тараагаад амжилттай явж исэн. Харин Бурхны сүнс түүнд Иерусалим руу буцах тухай сануулсан байна. Тэгээд Паул буцаж явахаар шийдвэр гаргаж байна. Паул буцаж явах үедээ амьсны баяраас өмнө, дээгүр өнгөрөх баяраас өмнө Иерусалимд буцаж очихыг хүсэж байгаа учраас тэр жоохон яаруу явсан байна. Энэ аяллахаа үеэр тэр Эфес хотод байгаа чуулганы удирдагчдыг Милет гэдэг газар руу дуутсан байна. Би Эфес рүү очиж та нартай уулзах чадахгүй нэ. 17 дугаар эшлэл. Тэр Милетээс Эфест хүн илгээж чуулганы ахлагчдыг дуудуулв. Яг гэвэл би Эфес рүү яваад тэгээд дараа нь би урагшаага Иерусалим руу явах юм бол дээгүр өнгөрсний баяраас өмнө би очиж чадахгүй болох гэдэг. Тийм учраас Эфесийн чуулганы удирдагчдаа хүрээдрээ гэж дуудсан байна. Ингээд тэднийг эрэхт нь 18 дугаар эшлэлдэр Илч Паул тэдэнд хэлж байгаа. Азад хөл тавьсан анхны өдрөөсөө эхлэн та нартай бүхий л хугацааны турш ямар байсныг минь та нар мэднэ гэж. Ямар байсан юм болоо? Тэр ямар байсан бэ гэвэл 19 дугаар эшлэлдэр ингэж хэлсэн байна. Би эзэнд даруй зан хийгээд нулимстайгаар юудэчүүдийн далдуур хувилдааны улмаас надад тохиолдсон сорилт дунд би үйлчилж байсан гэж хэлсэн байна. Амен. Эзэнд үйлчлэх Паулын үйлчлэл нь даруй зан гэдэг энэ зүйлээр тодорхойлогдож байсан байна. Даруй зан. Даруй зан гэдэг бол номын зангаас өөр. Номо байдлыг даруй байдал гэж заримдаа хүмүүс бид андуурах гэдэг. Номо байх бол даруй байх ерөөсөө биш. Даруй байх гэдэг бол өөрөө хийж чадах боловч, өөрт нь асар их боломжууд байх боловч тэр зүйлээ зориудаар хэрэглэхгүй, ашиглахгүй өөр нэгэнд боломж тавьж өгөх юм уу? Эсвэл юу гэдгийг даруй байна гэдэг нь бол ямар нэгэн зүйлийг амжилттай сайн хийснийхаа дараа тэрнийхээ төлөө ямар нэгэн магтаал сайшаалыг авахгүйгээр энэ миний гавья шагнал бишээ гэж хэлж чадж байгаа. Зүгээр нүүрэн дээр хэлэх бол нэг хэрэгэлдэ. Гэтэл чин сэтгэлээсээ тэгж бодож түүнээс ирж байгаа ашиг, түүнээс ирж байгаа шагнал, гавья тэр бүгдийг өөр хүнд эсвэл эзэн бурханд өгч чадж байгаа тэр байдал бол даруй зан юм аа. Бид нар даруй зан гэдэг болохоор дорой зан, ичимхий зантай их андуурдаг. Тэгэл нэг хэлэх ёстой юм а хэлж чадахгүй, хийх ёстой юм а хийж чадахгүй. Тэгээ нэг тэрүүхэндээ нэг ингээд ичингүүрэн бадарсныгаа даруй байсан юм шиг боддог. Тэгээ тэр бол даруй зан биш юм а. Даруй зан гэдэг бол гайхамшигтай амжилтанд хүрсэн боловч тэрнээсээ бол би энийг чи хийсэн гэж ярьдгүй байхыг хэлж байна гэсэн үг. Би энэ амьдралыг цогцлоосон гэж хэлдэггүй байна гэсэн үг. Эсвэл энэ амжилтанд хүрэхийн тулд би тэдэн өдөр тэгж зовсон стой нэрэ гэж ярьдгүй гэсэн үг. Тэр хүн даруй байна гэдэг бол Лук 17-гийн 7-оос 10 дээр юу гэж хэлсэн бэ гэхээр би бол эгэл жирийн зарц хүн.
би хийх ёстой юмаа л хийсэн гэж хэлэх. Тийм сэтгэлтэй байгаа, тийм хандлагатай байгаа хүнийг даруу гэж хэлнэ гэсэн. Тэгвэл Илч Паул маань би эзэнд даруу зангаар үйлчилсэн юм а гэж хэлсэн байна. Паул бол анх тэдэнд сайн мэдээ ярьсан хүн. Паул тэнд анхны сүм чуулганыг эхлүүлсэн хүн. Паул магадгүй өвчтөе нэгний төлөө залбирахад эдгээсэн, үхсэн нэгний төлөө залбирахад амьлуулсан, Бурхантай харилцаа холбоо тогтооход нь тэдэнд замчилсан, газарчилсан хүн. Мэдхгүй байсан асар олон зүйлийг тэдэнд зааж өгсөн хүн. Гэхдээ Паулын хандлага нь юу байсан бэ гэвэл тэр даруу байсан. Бид түүнээс сурах зүйл байна. Манайхаа би бас та нарыг ийм даруу байгаасай гэж хүсэж байна. Даруу байна гэдэг нь тэгвэл цуглаандаа юу ч хийхгүй. Тгий ингээгээ тэгэнгүүт ийм ч ажилтаа тийм ч завгүй өөр хүнээр хийлэгч би арай бэлэн болоогүй гэдэг хүнийг даруу гэж хэлэхгүй байх нь. Даруу хүн гэдэг бол би чадахгүй ч байж магадгүй. Гэхдээ би хийгээд үзье гэдэг энэ хүн бол даруу хүн байхгүй. Би та бүгдийг даруу сэтгэлээр чуулгандаа үйлчлээсэй гэж ингэж хүсэж байна. Би биендээ үйлчилж өгөөсэй гэж хүсэж байна. Даруу хүн бусдаас төрүүлж мэндэлдэг байхгүй. Энэ надтай мэндэлсэнгүү. Өнгөрсөн 7 хоног надтай мэдлээд байсан яачаа. Ингэж бодож байгаа бол энэ даруу биш вэ? Даруу хүн бол төрүүлж мэндэлдэг байхгүй. Тэм учраас би та бүгдийг даруу байхыг хүсэж байна. Даруу байхад би та бүгдийг Есүсийн нэрээр уриалж байна. Энэ бол бидний мөн чанар байх ёстой зүйл. Даруу байна гэдэг бол та хэн нэгэнд өөрөө төрүүлж үйлчлэх тийм нээлттэй сэтгэлтэй байна гэсэн үг юм. Түүнээс хүн надад тусалвал, хүн надтай мэдлвэл, хүн надад анхаарал тавьвал би тэр хүнд анхаарал тавина, би тэр хүнтэй мэдлэн, би тэр хүнд туслана гэдэг бол даруу зангийн зүйл биш байх нэ. Би та бүгдийг даруу байж би биентэйгээ үнэхээр нээлттэй харилцдаг хүмүүс байгаасай гэж хүсэж байна. Яагаад гэвэл та бид загалмайд цовдлогдсон Есүс Христэд итгэх итгэлээр түүний загалмай дээрээс уршигсан цусаар ахан дүүс болцоосон хүмүүс юм аа. Магадгүй нэг маань увсих, нөгөө маань дорндих, өөр нэг маань хөвсгөлийнх, нөгөөх нь дунд гових байж болно. Магадгүй насны ялгаатай байдал, магадгүй сэхэтийн юм уу, малчин юм уу, ажилчин ангиас гаралтай байж болно. Тэр бидрийг цаашид ялгахгүй. Бидрийг тусгаарлахгүй. Харин бидний юу нэгтгэдэг вэ гэвэл Есүс Христ. Тэм учраас би та бүгдийг бид Бурхны хүүхэд болох эрхийг адилхан авсан хүмүүс гэдгээ хүлээн зөвшөөрч би биентэйгээ даруу сэтгэлээр мэдлж, даруу сэтгэлээр би биендээ үйлчилж өгөөсэй гэж ингэж хүсэж байна. Бид Илч Паулаас сурах зүйл бидэнд байна. Тэр даруу сэтгэлээр байсан байна. Амен. Тэр нулимстайгаар гэж хэлсэн байна. Нулимстайгаар үйлчилж байсан. Даруу зангаар үйлчилж байсан, нулимстайгаар үйлчилж байсан, сорилтын дунд үйлчилж байсан гэсэн 3 зүйлийг 19 дугаар эшлэлдэр Илч Паул онцлон хэлсэн байна. Нэгдүгээр цөмөрө түүнээс суралцаж даруу сэтгэлээр би биендээ мөн Бурхандаа үйлчилцгээе. Амен. Хоёрдугаар тэр нулимстайгаар үйлчилж байсан гэж. Бид ер нь хэр зэрэг нулимстай байгаа вэ? Бидний ансиг хуурай байгаа юм биш үсттэй. Бид ер нь хизээ хамгийн сүүлд хэн нэгний төлөө сэтгэл гарган, эсвэл үйлчлэлийнхаа төлөө, чуулганыхаа төлөө, сайн мэдээний төлөө, эсвэл ах дүүсийнхаа төлөө, эсвэл эсийн бүлгийнхаа төлөө, эсвэл хүүхдийн цуглааныхаа төлөө, өсвөрийн цуглааны төлөө, магтаалын багийн төлөө, найрал дууны багийн төлөө, шинэ багийн төлөө, сайн мэдээний багийн төлөө бид хизээ хамгийн сүүлд нулимстайгаар залбирсан байна. Магадгүй та нарын зарим нь одоо болтол залбирал чинь нулимстай байж үзээгүй байж болох юм. Гэтэ би та бүгдэд хэлмээр байна. Илч Паул даруу зангаар үйлчлэх үе түүний нүд нулимстай байсан байна. Би таныг бие биенийхээ төлөө залбирах залбиралдаа үнэхээр нулимстай байгаасай гэж хүсэж байна. Энэ нулимстайгаар залбирэн, нулимстайгаар үйлчлэн гэдэг нь юу юм бэ гэвэл энэ бол чин сэтгэлээсээ гэсэн үг байхгүй. Чин сэтгэлээсээ.
Хүн ер нь чин сэтгэлээсээ сэтгэл хөдлөлтөөр ямар нэгэн зүйл хандах үед хүнээс нулимс гардаг. Үл тоомсралсан, надад хамаагүй гэсэн сэтгэлтэй байгаа үед хүчлээд ч нулимс гарахгүйгүй, яг хөө ившээвэл гарч магадгүй. Тэгээ би та бүгдийг нулимстайгаар үйлчлэхэд Есүсийн нэрээр уриалж. Би таныг надад үйлчил гэж хэлж байгаа биш. Би таныг Есүст үйлчлээсэй гэж хүсэж байна. Би таныг чуулганд үйлчлээсэй гэж хүсэж байна. Би таныг бие биедээ Бурхны хайраас болж үйлчлээсэй гэж хүсэж байна. Энэ нулимс гэдэг бол чин сэтгэл гэсэн үг байна. Ямар нэгэн зүйлийг зориулсан, үнэ оруулсан тэр хүн тэр зүйлдээ чин сэтгэлээ өгдөг. Би таныг өөрийнхөө амьдралынхаа ямар олон өдрүүдийг залуу насаа эрч хүчтэй үеүдээ эзний чуулганд зориулсан бэ гэдгээ санаж нулимстайгаар эзний төлөө үйлчлээсэй гэж хүсэж байна. Бидний нүднээс үнэхээр энэ нулимс гарах болтугай. Гуравдугаар сорилтын дунд үйлчилж байсан байна. Сорилтын дунд. Сорилтын дунд үйлчлэнэ гэдэг нь ямар утгатай вэ гэхээр энэ маань Илч Паул маань бусдын аясад нийцүүлээгүй байна гэсэн үг. Тэгдэг үстэй. Ер нь альва нэг зүйл дээр бид өөрсдийнхөө үзэл бодол дээр бат зогсох үед зөрчилдөн үүсдэг. Тэгээ Илч Паул болохоор юудэчүүдийн хуучин гэрээний итгэлийг эзний шинэ гэрээний итгэлээр шинжлэн солих ажлыг хийсэн баг. Тийм учраас та нарын яриад байгаа зүйл бол зөв. Гэхдээ эний чинь Бурхан шинжлээ шинэ гэрээг Есүс Христийн загалмай дээр их цусаар дамжуулан хүн төрлөختөндөө байгуулсан юм а гэж Паул юудэчүүдэд заадаг байсан. Тийм учраас юудэчүүд Паулыг хараад Паулгоо чи хуучин гэрээг үгүйсгдэг хинбэ гэж түүнийг буруушааж байсан. Харин Паул тэднээс айхгүйгээр хулчихгүйгээр энэ болвол баттай үг. Энэ бол баттай мэдээ. Тийм учраас та нарын ярьж байгаа чинь бол хуучин гэрээ юм аа. Харин Бурхан шинэ гэрээ тогтоосон гэж ингэж ярьдаг. Үүнээс болж юудэчүүд түүнд дургу болж түүнийг алхахаар хувилдаж байсан. Очсон гасар болгонд нь түүнд дургу хүмүүс гарч ирж байсан. Өнөөдөр бид нар ажил дээрээ, сургууль дээрээ, хамт олондоо гэр бүлдээ найзуудынхаа дунд яадаг вэ гэхээр бид нар нийцүүлдэг. Тэ? Бид нар яадаг вэ гэхээр ингээ би сүмд явдаг. Юу чи одоо харин тийм ээ. За дахиад нөгөө хүнтэй хизээч сүмд явдаг хэлэхгүй. Тэгээ бид нар юу гэдгийг жишээ чи бүтээс өдөр ажиллаарай гэх тэгэнгүүт би өгн ажил тайлдаа юу яриад байгаа юм чи за. Тэгээд цуглаанаас чөлөө аваад ажилдаг өгöd очиж. Бид нар нийцүүлдэг. Тийм учраас бидний амьдралд магадгүй сорилт, тийм учраас магадгүй бидний амьдралд асуудал үүсэхгүй байгаа. Гэтэл бид харах юм бол Даниэлийг харъя. Түүний найзуудыг харъя. Тэдний тухай Библиэлд гайхамшигтай түүхүүдийг бичсэн байна. Тэгсэн биз? Даниэл 3 найзтайгаа нөгөө тэр юунуудыг залуучуудыг юуны хааны үйлчлэлд оруулахар бэлдэж байгаа нөхөр төр очингуудаа бид нар хиймэл шүтээний өмнө өргөсөн махнаас идэхгүй. Бидний зүгээр л ногоо өгч гэж хэлсэн. Юу ярьж байгаа нь та нараас болж би толгоогоо алдмааргүй байна. 10 хоног бидэнд зөвхөн ногоо өгöd үз. Тэгээд уралдавлаад хэн илүү сайн байна. Тэгээд хэрвээ бид нар гайгүй байх юм бол та бидний зүгээр л ногоогоор тижиж цагаан холтон болёо гэж. Тэгээд тэр зүйл нь юу байсан гэхээр тэд нөгөө аливаа маха бүгднгийн хиймэл шүтээний өмнө очиж малаа гаргаад тахил өргөөд тэгээд нөгөө маха аваачиж хүмүүст өгöd байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө Даниэл түүний найзууд Бурхны өмнө бид зүв байхыг хүсэж байна гэсэн сэтгэлээр харгалцсан баг. Асуудал үүссэн. Үнийг шийдэж чадсан. Дараа нь Даниэлийн 3 найз те Небухаднецар хаан асар том алтан хөшөө босгоо тэр хөшөө бишгүүр одоо юу гэдэг вэ тэр бишгүүр бүрээ хэнгэрэг бүх хөгжмийн дуу зэрэг ингээд ихшиглэх үед хүн болгон тэр алтан хөшөөний өмнө сөгдөх ёстой гэж хэлсэн. Нөгөө 3 юу гэсэн? Сөгдөхгүй гэсэн. Тэгээ хаан дуудаж авчирал за та 3 янзтай аятайхан байгаарай зүгээр. Одоо та 3 мөрөхгүй бол би та 3-ыг галтай зууханд амьдаар чинь шатаан шүү гэж хэлсэн. Нөгөө 3 юу гэсэн? За уучлаарай өстө яс алдлаа гэсэн үү. Өстө эвгүй юм боллоо. Одоо мөргөнө гэж хэлсэн үү? Үгүй. Тэр 3 зүгээрээ Небухаднецар биднийг
галтай нууранд галтай пишэнд хаян уу? Тэ эсвэл бурхан биднийг түүнээс аварна уу? Аль нь ч байсан бид бурхандаа үнэнч байх болно гэж хэлсэн. Тэгсэн чинь хаан сөгдгсөн сөгдөхгүй байсан, мөрөх гэсэн мөрөхгүй байсан. Нөгөө гурван чи уурлаад яадгүй. Галтай зуухан шиддэг. Харин тэнд гайхамшиг болдог. Тэгээ миний хэлэх гээд байгаа гол санаа юу юм бэ? Сорилтын дунд үйлчилж байсан. Өнөөдөр бидний амьдралд сорилт ирэх ёстой юм аа. Асуудлууд үүсэх ёстой юм аа. Харин энэ сорилт, энэ зовлон, энэ асуудлуудын дунд та нарын төлөө анхаарал халамж тавьж тэр асуудлыг гитлэн гарах хүчийг өгөх нэгэн бол Есүс. Өөр хүнээс тусламж ирэхгүй. Би баттай хэлье. Есүсээс тусламж ирэх бол. Тэгвэл Паулийн Азад хөл тавьсан анхны өдрөөсөө Эфесийн чуулганыханд үзүүлсэн үлгэр жишээ нь юу байсан бэ гэвэл даруй зан, нулимс бас сорилтын дундах үйлчлэл байсан байна. Өнөөдөр Паул яагаад энэ зүйлээ ярих болов? 25 дугаар ишлэлийг харах юм бол Паул ингэж хэлсэн байна. Харин одоо үзэгтэн дунд чинь явж хаанчлалыг тунхаглаж явсан миний царайг та бүгд дахин харахгүйг би мэднэ. Ариун сүнсээр Паул дахин Эфесийн чуулганыхантай уулзахгүй гэдгээ мэдсэн байна. Тэгээд тэдэнд илчлэн хэлж байна. Бид дахиж энэ дэлхийд байх хугацаанд уулзалдахгүй. Тийм учраас гэд захиас өгч. Паулийн Эфес чуулганд үлдээж байгаа өв юу юм бэ? Бид бүгд чуулгандаа, бид бүгд ар гэр бүлдээ, бид бүгд найзуудтай, үр хүүхдүүдтэй өөрсдийнхөө өвийг үлдээх болно. Өв гэдэг маань зөвхөн эд хөрөнгө, материаллык зүйл биш. Өв гэдэг бол хууль ёсоор өвлөн авч байгаа эд хөрөнгнөөс гадна өв гэдэг бол тухайн хүний тухай дурсан ярих тэр зүйл юм аа. Англи хэл дээр үүнийг legacy гэж нэрлэдэг. Legacy гэдэг энэ бол яг өвлөж авах бодиттой мөнгөн хөрөнгө биш. Тэр өвлөж авдаг бодиттой мөнгөн хөрөнгийг inheritance гэж англиар нэрлэдэг. Харин одоо миний ярьж байгаа энэ үлдээх өв болвол legacy. Бидний үлдээх, бидний тухай дурсамж, бидний тэдний дунд үлдээх үлгэрлэл, завгарчлал тэр зүйл юм аа. Бид энэ дэлхийд хоосон ирсэн шигэ бид энэ дэлхийгээс хоосон явах болно. Харин бид энэ дэлхийгээс явах үед бидний ард, бидний legacy, бидний өв үлдэх бол таны тухай дурсан бодох тэр өв. Манай цуглаанд бидэнтэй хамт мөр зэрэгцэн хүндэтгэл мөргөл өргөж, сайн мэдээг тунхаглаж, цуглааны үйлчлэл дээр зогсож байсан олон хүмүүс бидний дундаас мөнхийн ус руу явсан. Би тэр хүмүүсийн тухай эргээд бодох үед тэр хүмүүсийн надтай ярьж байсан мөрөөдлүүд, тэр хүмүүсийн надтай хамтдаа хийж байсан үйлдэлүүд, тэр хүмүүсийн надтай хамт үйлцэж явсан ачаануудыг би эргэж боддог. Би тэр хүмүүсийг хайрлаж, бас тэр хүмүүсээр би бахархдаг. Өнөөдөр би бас энэ танхимд сууж байгаа хүмүүсийн заримыг чинь хүсэл мөрөөдлийг мэднэ. Та нар энэ чуулганы төлөө, та нар их эзний төлөө сэтгэлдээ юу тээж явааг чинь би мэднэ. Энэ сууж байгаа та нарын зарим чинь чуулганыхаа төлөө, Есүс Христийн хаанчлалын төлөө ямар их ачааг үүрэн, магадгүй зарим хүний хувьд өөрийнхөө хэмжээнээс хэтэрсэн ачааг үүрээд явж байгааг би мэднэ. Та бид өөрийнхөө ард өв үлдээх болно. Бид дэлхийгээс явсны дараа бидний тухай, бидний хүүхдүүд юу гэж ярих бол? Танаа эсийн бүлгийнхэн таны тухай юу гэж ярих бол? Нэг дандаа хожигдож ирдэг нэг нөхөр байж үлээ гэж ярих болов уу? Эсвэл үнэхээр бидний төлөө санаа тавьдаг нэгэн байж үлээ гэж ярих болов уу? Эсвэл харин тийм ээ хаяал нэг үзэгддэг байж үлээ хөөрхий. Одоо мөнхийн улсад орсон л байдаг байгаа даа гэж ярих болов уу?
Та өөрсдөө ямар өв үлдээж байгаагаа өөрсдөө мэднэ. Өв гэдэг бол бидний үлдээх өв гэдэг бол бидний юу бодсон тийм ээ? Юу мөрөөдсөн биш. Юу хийсэн? Асуудалд хэрхэн хандаж байсан? Хэрхэн үйлдэж байсан явдал маань бидний өв болон үлдэх болно. Би дахин хэлье. Бидний үлдээх өв бол бидний мөрөөдөл биш. Бидний үлдээх өв бол бидний хүсэл биш. Хүсэл мөрөөдөл бол хязгааргүй шүү дээ. Бид нар бол дотроо бол өстө нэрээ мянган гой зүйлийг хүсэж мөрөөдөж, төсөөлж, бодож тэгчих юмсан, ингэчих юмсан гэж байгаа. Гэхдээ бидний жинхэнэ үлдээж байгаа өв бол бидний юу хийсэн? Асуудал донд бидний бие биедээ хэрхэн хандсан? Бие биенийгээ хэрхэн босгон байгуулсан? Эсвэл бие биенийгээ хэрхэн гомдоосон? Бие биедээ хэрхэн тусалсан? Тэр зүйл, тэр үйлдэл маань өв болон үлдэх болно. Түүнээс нэг л их сайхан юу гэдгийг 20 давхар цамхан барих мөрөөдөлтэй хүн байжээ. Нас барлаа тэр хүн ямар өв үлдээж байгаа юм? Хоосон мөрөөдөгч байсан гэдэг л үлдэн. Тэгвэл 20 давхар цамхаг барихыг мөрөөдөж байсан ч тэр зүйлээсээ илүү хэн нэгэн хүний амьдрал болж байгаа үхэл хаагцал, зовлон бэрхшээлүүдийн дунд тэр хүн дээр очиж хамт залбирч өгдөг. Асуудлыг нь сонсож өгдөг, сэтгэлийг нь өргөж өгдөг. Ганцаардах үед нь найз нь болдог байсан хүн нас барлаа гэвэл тэр хүний үлдээж байгаа өв юу юм бэ? Илүү дээр илүү чанартай зүйл байх бол. Бид юу хийснээ ардаа үлдээ. Бид зохиж зоддог байсан бол түүнийг ардаа үлдээ. Тэр тухайд биднийг дурсан санах бол. Манай тэр нэг уурлахаараа тэгдэг байж билээ. Бид нар ямар өвийг ардаа үлдээхээр амьдарч байгаа вэ? Тэв учраас би энэ өдөр та бүгдийг бид хизээ энэ дэлхийгээс явах нь тодорхойг. Тэр Вэйн багшийн нас барсан хүү бол 40-тэй залуу байсан. Тэгэл нэг л өглөө хүүхдүүдээ сургуульд нь явуулж өгчгөөл машин руугаа эргэж явж байгаа л тийм болсон. Үхэл та биднээс холгүй юм аа. Харин бид үхэхэд бэлэн үү? Бид нар энэ дэлхийн амьдралаа тайлахад бэлэн үү? Эсвэл бид нар лизэндээ баригдаал, эсвэл бид нар юу гэдгийг янз бүрийн тим юмтай болмоор байна гэсэн мөрөөдөлтөд хүлэгдээл ингэж амьдарч байна уу? Би та бүгдийг их эзний ариун сүнсээр хүлүүлж амьдраасаа гэж хүсэж байна. Түүнээс өөрсдийнхөө хүслээр биш. Яагаад гэвэл энд 22 дугаар эшлэлдэр үз түгвэ. Эдүүгээ би Иерусалим руу сүнсээр хүлүүлэн явж байхдаа надад тэнд юу тохиолдохыг мэдэхгүй гэж хэлсэн ба. Ер нь хүний амьдралд хүлээсүүд байдаг. Маш олон хүлээсүүд байдаг. Байнгын. Хэрвээ бид өөрсдөө их эзний ариун сүнсэнд тавьж өгөхгүй юм бол энэ дэлхийн өөр зүйл та биднийг хүлэх болно. Юунд хүлэгдсэн түүнийгээ бид үйлдэх болно. Харин тэр зүйл маань бид нар энэ дэлхийн амьдралаа дууссаны дараа бидний тухай, бидний дурсамж болон үлдэх болно. Өнөөдөр Илч Паул би дахин та бүхэнтэй уулзахгүй. Миний царийг та бүхэн дахин харахгүй гэж Эфесийн чуулганд хэлж байгаа. Дахиж уулзахгүйгээр явах гэж байгаа Паулын тухай Эфесийн чуулган хэрхэн дурсан бодох болов. Дөрөвдүгээр ишлэлийг харах юм бол энд ингэж хэлсэн байна. Гэвч би Бурхны нэгүслийн сайн мэдээг гэлчилж эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг албаа гүйцээхийн тулд өөрийн амийг юмн чинээ бодлгүй явж ирсэн гэж хэлсэн байна. Юуны төлөө гинэ? Юуны төлөө? Эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг албаа гүйцээхийн тулд гэж хэлсэн байна. Би номлолынхэнд хэлсэн байна. Бидэнд хүн болгон дахин давтагдшгүй онцгой чанар бэлэг авьяас үүрэг хариуцлага бий. Бид түүнийгээ гүйцээхийн төлөө амьдрах хэрэгтэй. Та биднийг чухал зүйлийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр адгийн муур сүнс биднийг ийм зүйлээр хуурам мэхэлсэн. Юу гэсэн бэ гэвэл хүн болж амьдарч байгаагийнхаа хувьд чи заавал нэг сайхан орон сууцтай болох хэрэгтэй. Чи нэг заавал нэг сайхан машинтай болох хэрэгтэй. Чи нэг заавал сайхан боловсролтой болох хэрэгтэй. Би эдгээр зүйлсүүдийг дэмий хоосон гэж хэлээгүй. Гэхдээ зөвхөн ийм зүйлийн төлөө амьдарч байгаа бол та битүүрийн амьдрал зөв биш яваад байна гэсэн үг. Тийм учраас би таныг энэ тухай бодож үзхийг
урамшуулж ятгах байна. Харин Илч Паул 24 дугаар эшлэлдэр хэлэхдээ юу гэж хэлсэн гэхээр эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг албаа гүйцээхийн тулд би өөрийн амийг юмн чинээ бодлого явж ирсэн. Харин бид нар моргижээ төлөхийн тулд байшинтай болохын тулд өстой амиа залин байж амьдарч шээ. Өвлийн хүтэнд гадаа зогсож ачааны хүндийг үүрж бид нар яан зүрийн зүйл хийж амьдарч байгаа байхгүй. Шүн нойроо хагаслан хугаслан байж эрүүл мэндэ золиослон байж бид нар байрны хадлаа амьдарч байгаа байхгүй. Гэтэл сайн мэдээний төлөө бид нар ингэж амьдарч байна. Илч Паул бол ингэж амьдарсан байна. Би таныг өөрийнхөө амьдралыг нэг бодож үзээрэй гэж урамшуулмаар байна. Би ямар ч зүйлээр таныг ницааж буруу шахахыг хүсэхгүй байна. Гэхдээ пастор хүнийхээ хувьд би та бүхэнд амьдралаа юуны төлөө бид үрэх ёстой юм бэ гэдгийг чинь сануулах ёстой гэж үзэж байна. Энэ үүднээс би та бүхэнд эдгээр зүйлсийг ярьж байгаа юм. Амен. Илч Паул юу хийсэн бэ гэвэл тэр 20 дугаар эшлэл харвал та нарт тустай гэсэн болгоныг огоороогүй ба нийтэд чинь болон айлаас айлд сургаж Бурхны өмнөх гимшил бидний эзэн Есүс Христэд итгэх тухай юудэчүүд болон грекчүүдэд гэрчилсэн гэж хэлсэн ба. Илч Паулын хэлсэн зүйл нь бол тэр сургаж байсан байна. Яаж? Эзний үгийг заахтаа нийтэд нь сургахаас гадна нэг нэгийн дагалдуулалтуудыг хийж исэн байна. Тэр бас Бурхны өмнө хэрхэн гимших вэ гэдгийг тэдэнд зааж исэн байна. Есүс яаж итгэх вэ гэдгийг тэдэнд гэрчилж байсан байна. Тэг өнөөдөр би бас таны амьдралд мэдээж бид амьдрахын тулд яах ёстой? Ажиллаж хөдөлмөрлөж хүнээс гуйхгүйгээр өөрөө өөрсдийгөө тижээж амьдрах ёстой. Гэхдээ зөвхөн тэрний төлөө бид амьдрах ёсгүй юм а гэдгийг энэ Библийн хэсэг хэлж байна. Энд ингэж хэлсэн ба. Хорис төршил намайг явсны дараагаар сүргийг үл өршөөх хэрцгий чоннууд та нарын дунд орно гэдгийг ч би мэдэж байна. Та нарын дундаас дагалдагчдыг өөрсөдөө татах гажууд зүйлсийг заах хүмүүс гарч ирнэ. Иймээс 3 жилийн турш өдөр шөнөгүй хүн бүрийг нулимс мунган тасралтгүйгээр синхруулж байсныг минь санан дурсаж сэрэмжтэй байгтун. Илч Паул Есүсийн чуулганыг хайрлаж хамгийн сүүл захиж хэлж байгаа үг нь ийм үг байна. Сэрэмжтэй байгтун. Сэрэмжтэй байгтун. Амен. Тэр 26 дугаар эшлэлдэр одоо ингэж хэлж байгаа. Тиймээс би бүх хүний цусны буруугүй гэдгээ та нарт энэ өдөр гэлчлэх байна. Учир нь би Бурхны бүхий л төлөвлөгөөг та нарт мэдүүлэхээс зайлс хийсэн нь үгүй билээ гэж. Илч Паул би хариуцж авсан ажлаа чин сэтгэлээсээ хийсэн. Өнөөдөр та нарын дундаас хэн нэгэн чинь итгэлээсээ эргэх аваас тэр болвол миний хариуцлага биш юм шүү. Яг гэвэл би өөрийнхөө хийх ёстойгоо бүгдийг хийсэн гэж хэлж байна гэсэн. Тэгвэл танд хариуцуулж өгсөн үүргүүд байгаа. Танд хариуцуулж өгсөн энэ үүргийг та хийж гин үү? Та гүйцэтгэж байна уу? Үүн дээр анхаарал тавих ёстой юм а гэдгийг. Энэ бол та бидний үлдээх ёстой өв юм а гэдгийг би хэлж байна гэсэн үг. 33 дугаар ишлэлээс хойш харах юм бол энд ингэж хэлсэн байна. Хэний ч мөнгө эсвэл алт хувц хунарт би шунхаараагүй. Миний болон надтай хамт байгсны хэрэгцээний төлөө энэ гар минь үйлчилж байсныг та нар өөрсдөө мэдэж байгаа. Ингэж зүдэж зүтгэж байж л дорой нэгэндээ тус болох ёстойг би та нарт бүх талаар үзүүлсэн. Мөн эзэн Есүсийн айлтсан авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй гэсэн үгийг санагтун гэж хэлвэ. Тэр Илч Паул би үгийн үйлчлэгч учраас та нар намайг тэжээ гэж хэлээгүй байна. Тэр өөрөө майхан ойдог, майхан барьдаг, хийдэг хүн байсан баг. Тэр Коринт хотод очингуудаа Апол Прискила хоёртой танилцаад тэр хоёр өөртөө адилхан майхан хийдэг гэдгийг мэдэнгүүтээ тэр хоёртой хамт байж майхан хийж гараараа хөдөлмөрлөж тэгингээ сайн мэдээний үгийг тунхаглаж байсан баг. Одоо тэгвэл Эфес хотод ирээд тэр юу хийсэн бэ гэвэл тэр бас миний болон надтай хамт байгсны хэрэгцээний төлөө энэ гар минь үйлчилж байсныг та нар өөрсдөө мэдэж байгаа гэж хэлсэн байна. Би залбирдаг, би Библи судалдаг, би номлодог, би
сайн мэдээ ярьдаг, би жоохон завгүй, тийм учраас би энэ ажлаа хий, та нар намайг хангаарай гэж Илж Паул хэлээгүй. Тэр ажиллаж хөдөлмөрлсөн байна. Өнөөдөр манай цуглаанаас ажил авч, цалин авч ажилдаг хүмүүс байгаа. Жишээ нь тэрний нэг нь би. Гэхдээ би зөвхөн энэ цалингийнхаа хэмжээнд ажилдаг биш. Яг үннийг хэлэхэд пастор удирдагч эсвэл сүнслэг үйлчлэл хийж байгаа хүмүүс цагийн хуваар гэж юм байдаг. Хизээч юу ч болж болно. Харин тэр бүхий л үед хизээч дуудагдахад бэлэн. Та бүхэн ч гэсэн хэрвээ ямар нэгэн залбирлын сэдв, ямар нэгэн хэцүү зүйл болвол та өөрийнхөө ахлагч, халамжлагч бас пастор руу тэр тухай мэдээг хүргэх хэрэгтэй. Бид залбирч, бид шаардлагатай гэвэл айлчилж очиж хамт байх болно. Энэ бол сүнслэг үйлчлэл. Бид бас та бүхэнд үйлчлэхээр сонгогдсон, томилогдсон хүмүүс. Тийм учраас би ядарч юм уу? Би дургүй байна гэдэг зүйл бидэнд байж болохгүй. Тийм учраас хэрэг шаардлагатай бол пастор удирдагч хүмүүс та бүгдэд үйлчлэхээр харанхуй шөнөөр чамаагүй очих ёстой юм аа. Тийм учраас та бүхэн өөрсдийнхөө хэрэгцээ зүйлийг пасторуудтайгаа хуваалцж байж болно. Би мэднэ манай цуглааны хүмүүс пасторуудыгаа маш их хайрладаг. Пастортай илүү ачаа үүрүүлчих вэ? Санааг нь илүү зовоочих вэ гэж та бүхэн өөрсдөө олон зүйлийг сэтгэлдээ тээж явдгийг чинь бид мэднэ. Бид та бүгдийнхээ төлөө санах бүрдээ залбирдаг. Бид та бүгдийн ихэнхий чин амьдралд юу болж байгаа, юу өрнөж байгааг би мэддэг. Шууд танаас би сонсоогүй ч таныг хариуцж байгаа сүнслэг удирдагч нар надад ирж бидэнд ирж хэлдэг. Тийм учраас би та бүгдийн төлөө мэдлэг мэдээлэлтэй болж та бүгдийн төлөө залбирч байдаг. Энэ бол бидний үүрэг хариуцлага. Тийм учраас энэ зүйлийг бид хийх ёстой. Ажлын 8 цагаар бид хязгаарлагдаж чадахгүй. Манай бүх ахлагч нар, манай бүх халамжлагч нар сайн дурын үйлчлэл. Энэ үйлчлэлийг хийж байгаа хүмүүс хичнээн тэд амьдралын ачаа өөрч, хичнээн тэд ядарч цөхөрч байж болох боловч та тэдэнд өөрийнхөө амьдралыг хуваалцах хэрэгтэй. Яагаад гэвэл ингэж байж бид Христийн дотор нэг гэр бүл юм аа. Яагаад гэвэл яг энд 35 дугаар эшлэлдэр ингэж хэлсэн байна. Мөн эзэн Есүсийн айлтсан авахаасаа өгөх нь илүү ёроолтой гэсэн үгийг санагтун гэж хэлв гэж. Тэгээ энэ үгийг ярих үед энд хам сэдвийг харах юм бол энд санхүү мөнгөтэй холбоотой зүйл ярьж байгаа тийм. Гэхдээ би энд юуг илүү ярихыг хүсэж байна вэ гэхээр эзэн Есүс та бидний төлөө өөрийнхөө амийг өгсөн юм аа. Танаас юу ч гуйж, танаас юу ч нэхэхгүйгээр эзэн Есүс таны төлөө өөрийн амийг өгсөн. Тийм учраас эзэн хэлэхдээ авахаасаа өгөх нь илүү ёроолтой юм аа гэж хэлсэн. Тийм учраас чуулганы удирдагч хүн бол, сүнслэг удирдагч гэдэг хүн бол авахаасаа өгөх нь илүү ёроолтой гэдгийг ойлгосон, хүлээн зөвшөөрсөн, бас үүний дагуу амьдрдаг хүн байх ёстой. Энэ бол миний үүрэг, энэ бол Батэрдэн пастрын үүрэг, энэ бол Нарав пастрын үүрэг, энэ бол энэ чуулганы ахлагч, энэ чуулганы халамжлагчийн үүрэг. Үйлчлэгч хүн бол авах биш. Үйлчлэгч хүн бол өгөхийн тулд зогсдог хүн юм аа. Тийм учраас би та бүгдийг авахаасаа өгөх нь илүү ёроолтой гэдгийг зөвөр ойлгоосаа гэж ингэж хүсэж байна. Бидний залбирлыг харах юм бол бид нар өгөөч. Бид эзэнд юу өгч чадах вэ? Бид их эзэнд ам амьдралаа өгч чадна. Бид их эзэнд хүсэл мөрөөдлөө өгч чадна. Бид их эзэнд хайртай хүмүүсийг өгч чадна. Бид их эзэнд өөрсдийнхөө ирээдүйг өгч чадна. Бид их эзэнд өөрсдийнхөө хүсэл мөрөөдлийг, дадал зуршлыг, бие махбодыг өгч чадна. Бидэнд бас эзэнд өгч болох асар олон зүйлс байгаа. Харин миний асуулт нь та эзэнд өгөх ёстой зүйлээ өгсөн үү? Би дахин асууя. Та эзэнд өгөх ёстой зүйлээ өгсөн үү? Яг үнэндээ олон цуглаанд явдаг хүмүүс эзэнд өгөх ёстой зүйлээ өгөөгүй байдаг. Хүсэл мөрөөдөл нь өөрийнх нь, ам амьдрал нь өөрийнх нь, мөнгө нь өөрийнх нь. Би 11 өгсөн бусд минийх шүү дээ.
Гэр бүл нь өөрийнх нь, миний гэр бүл. Найз нөхд нь өөрийнх нь. Бид дэндүү олон зүйлийг эзэнд өгдөггүй. Өөрийн гээл ингээ хадгалаад байдаг. Харин бичээс бидэнд авахаасаа өгөх нь илүү жирэлтэй юм а гэж хэлсэн. Вэйн багш маань хайртай хүүн нас барж байхад тэр бидэнд хичээлээ заасаар л зогссон. Тэр тэнэг болохоор эсвэл тэр хайргүй байсан болохоор эсвэл хэнэггүй байсан болохоор тэгээгүй. Харин тэр хоолон зангирч хичнээн хэцүү байсан ч тэр юу гэж хэлсэн бэ гэвэл эзэн өгсөн, эзэн авсан. Би юу ч өөрчилж чадахгүй гэж хэлсэн. Би юу ч өөрчилж чадахгүй. Йовын 10 хүүхэд нэг өдрийн дотор нас барахад Йовын бүх эд хөрөнгө, Йовын бүх нэр хүнд, бүх зүйл нэг өдрийн дотор үгүй болоход Йов яаж итгэл дээрээ бат зогсож чадсан бэ? Тэр авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй гэдгийг мэдэж байсан. Тэр надад байгаа бүхэн эзнээс юм а гэж мэдэж байсан. Би дахин танаас асууя. Та эзэнд өгөх ёстой юм а өгсөн үү? Өнөөдөр таны нөхөр, өнөөдөр таны эхнэр нас барвал, өнөөдөр таны хүүхдүүд нас барвал, өнөөдөр таны аав эсвэл ээж нас барвал, өнөөдөр таны хайртай байшин чинь шатвал. Яагаад бурхан хайрын бурхан гिचгээ ингэж байгаа гэж ингэж ойлгох уу? Эсвэл Йов шиг эзэн өгсөн, эзэн авсан гэж хэлж чадахгүй. Бид авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй гэдэг энэ үг ямар утгатай болохыг ойлгох хэрэгтэй. Энэ бол зүгээр л 11 өргөлийн тухай 5 цаасны тухай яриад байгаа биш байхгүй. Энэ илүү гүнзгий зүйл ярьж байна. Та надтай хамт байна уу? Эзэн Есүс бидрээс алдар магтаалыг авахын тулд та нар намайг магтахгүй байна. Та нар намайг магтахдаа тийм өнгө буруу, ийм дутуу ингэж магтаж гин гэж эзэн ингэж ерөөсөө яриаггүй. Харин эзэн яасан бэ гэвэл эзэн өөрийнхөө амь насыг бидэнд өгсөн юм а. Түүний загалмай дээр хүхэл дахин амьлалт. Энэ бол авах гэхээсээ илүү би өгөх болно гэж. Юу гэж? Өнөөдөр Есүст итгэж явж байгаа бидний хинэнч яг үнэндээ Бурхны өмнө би гайгүй амьдарч байгаа гэж хэлж чадахгүй байхгүй. Бидний ямар олон алдаа зөрчил, ямар олон гим нүгэл, ямар олон ичмээр сул талууд бидэнд одоо ч гэсэн байгааг бид мэддэг. Гэхдээ эзэн Есүс би уг нь чамаар тийм хиймэл байсан байхгүй. Даанч чи арай болоогүй болохоор би чамаар хэлэхэ боллоо гэж хэлдэггүй. Бид нар бол тэгж бодоод идэх. Эзэнд үйлчлэлээ гэдэг. Пастор би арай гайгүй болж байгаад. Баптизмаа хийлгээрээ. За би өстэй гайгүй итгэлтэй болж байгаад. Мэдхгүй нэг үйл үзэгдэх нэг стандарт өөртөө тавиад байгаа. Гэтэл бурханд тийм стандарт байхгүй. Хэрвээ бурханд тийм стандарт байсан бол тэр таны төлөө өгөхгүй байх байсан. Яагаад гэвэл та бүхэн тэр стандартанд нь хүрэхгүй байхгүй. Харин бурхан хайраасаа болж бидний төлөө биднийг үнэхээр тэр Ром 5:8 дээр хэлж байгаа шүү дээ. Биднийг нүгэлтнүүд байсаар атал бидний төлөө цорын ганц хүүгээ өгснөөр бурхан хайраа харуулж байгаа юм а гэж. Энэ хайр та биднийг урамшуулдаг. Энэ хайр та биднийг ятгадаг. Энэ хайр одоо ч гэсэн биднийг хайрладаг. Тэгээ бурхан юу гэж хэлдэг вэ гэхээр авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй юм а гэж. Тэм учраас би та бүхнийг урамшуулмаар. Бидний үлдээх өвн, бидний дотор байгаа үнц нь, бидний дотор байгаа хүсэл мөрөөдөл, бидний дотор байгаа ирээдүйд хийж бүтээх тэр зүйлс тэднийг бид бодиттой зүйл болгож үлдээх юм бол бид энэ дэлхийгээс нэг өдөр явна. Харин ард үлдэж байгаа хүмүүс таны тухай үнцэнтэйгээр дурсгална. Түүнээс ч илүү чухал нэг зүйл бол таны нэр амийн номонд бичигдэх юм аа. Бид энэ дэлхий дээр хичнээн гоё сайхан баатарлаг ялгуулсан адал явдалтай юу гэдгийг гоё амьдралсан ч хэрвээ бидний нэр амийн номонд байхгүй бол ямар харамсалтай вэ? Тийм учраас би та бүгдийг амь амьдралынхаа тухай илүү гүн гүнзгийгээр
илүү улс уртайгаар бодож үзээсэй гэж хүсэж байна. Яг өнөөдөр та бүхэн хорвоогоос явлаа гэж бодъё. Тэгвэл бидний ард үлдэж байгаа хэд маань та бүхнийг хэрхэн ярьж дуусгал нэг тэгдэг хүн байж үлээ. Тэр нь сайхан байх болов муухай байх болов. Мэдээж яг Монгол хүнийхээ хувьд бид нар хүний мууг нь ярихгүй л дээ. Гэхдээ үнэхээр бидний дунд гайхамшигтай тэр зөв үлгэр дуурайл нөлөөг үзүүлсэн хүн байвал бид тэр хүний тухай байн дуусах болно. Тэр минь байсан бол. Тэр минь байсан бол гэж. Хэрвээ тийм биш байвал нэх удахгүй мартагдах болно. Тэгээд Монголын нэг дуу байдаг шүү дээ. Араасаа нэхэлтэй аав юм байна. Аргамжаанд бүхэл байгаасаа гэж. Энэ аргамжаа юу юм бэ? Энэ аргамжаа бол тэр бидний үлдээж байгаа өв байхгүй юу? Өв гэдэг бол энэ байхгүй. Амен. Илч Паул ер нь Эфесийнхэнд хэр их сайхан өвийг үлдээсэн хүн юм болоо. Бодъё л доо. Хэрвээ би жоохон нэг муухан амтан байжээ. Жоохон ингээд уучдаг. Тэгээд жоохон нэг ашиглцдаг. Тэгээд хүмүүсийг нэг жоохон ховж яриад дундаас нэг жоохон юм ашиг өөр унагчдаг хүн байлаа гэж бодъё. Тэгээд би явлаа. Явж байгаа юм за ашиг. Тэгэн шүү дээ. Энэ явж байгаа юм за ашиг. Гэтэл би үнэхээр тусалдаг. Үнэхээр юу гэдгийг халамжилдаг. Үнэхээр амьдралд нь орон зай эзэлсэн хүн байжээ гэж бодъё. Тэгээ би явбал яах вэ? Битгий явал даа гэж хэлэхгүй гэж юу? Таньгүйгээр бид яах юм бэ гэж ярихгүй гэж юу? Тэгээ бид нар яг ямар хуу би явлаа гэд хэлэхэд бидний араас хүмүүс юу гэж бидний бодож үлдэх вэ? Бидний юу гэж үнэлж дүгнэх вэ гэдэг бол энэ юм аа. Цөмөр хамтдаа 36 дугаар ишлэгийг 37 дугаар ишлэгийг харъя. Бүгд чангаар уйлалдан Паулыг хүзүүдэн дахин үнсэцгээв. Паулыг явнаа. Бид дахин уулзахгүй гэж хэлэх үед Паулд ямар их хайртайгаа, Паул тэдний амьдралд ямар их орон зай эзэлсэн болохыг тэд харуулж байна. Тэд тийм ээ хүзүүдэн байж, чангаар уйлалдан байж, Паулыг тэврэн үнсэж ямар их хайр, ямар их зүрх сэтгэлийн орон зайг Паул эзэлсэн байна вэ? Бид эсийн бүлэгтэй. Бид чуулганыхандаа ийм л орон зайг эзлэх юмсан. Явлаа гэдэг. Яв. Ашиг. Тийм биш байх юмсан. Чамгүйгээр би чинь яана. Чамгүйгээр манай эсийн бүлэг яана. Чамгүйгээр манай цуглаан яана. Ингэж яригдах тийм хүн байх болдог. Амен. Энэ бол бидний үлдээх өв. Энэ бол бид нар өнөөдөр яаж амьдарч байгаа? Юуг үнцэнтэй тооцож, ямар үлгэр жишээ үзүүлж амьдарч байгаа вэ гэдгийг илэрхийлэл байх болно. Цөмөр хамтдаа талархалтай сэтгэлээр баяр хөөртэйгээр эзэндээ үйлчилж, эзэнд үнцэнтэй өвийг үлдээдэг тийм хүмүүс байя. Амен. За цөмөр хамтдаа их эзнийхээ өмнө босон зогсъё. Нилээ удаан суучлаа тий. Нилээн гүнзгий юм ботчлоо. За одоо цөмөр хамтдаа эзнийхээ өмнө босцгаая.